Сайн бацгаана уу? Та бүхэнтэйгээ дахин шинэ хичээлээр уулзах байгаадаа таатай байна. Хятад хэлний багшаар Ариун Болор ажиллаж байна. За 3 дахь хичээл D3 Тэр эмэгтэй бол миний хятад хэлний багш гэсэн сэдвийн дараа явагдах нэ. 他是我的汉语老师. За үзэн зурлаг, дуудлага, хөггөө бүгдийн өмнөх хичээлүүдээрээ баттгаад шинэ дуудлагуудаа уншиж сураарай. Харилцан яриа нэг анги дотор болсон яриа байна. A мөрийг харъя бүгдээрээ. 你叫什么名字? 你叫什么名字? Чиний нэрийг хэн гэдэг вэ? 我叫李月. 我叫李月. Намайг Ли Юэ гэдэг. За харилцаараа дахин нэг уншия. 你叫什么名字? 我叫李月. За багш нь хариултанд нь өөрийнхөө нэрийг орлуулад хэлье. 你叫什么名字? Чиний нэрийг хэн гэдэг вэ? 我叫阿荣. Намайг Ариун Болор гэдгээ гэж хариулах нь. Та нар ч гэсэндээ хариултанд нь өөрийнхөө нэрийг орлуулад харилцан яриа үүсгэж үзээрэй. За шинэ үгээ харъя. Өнөөдрийн шинэ үг харилцан ярианы шинэ үгэнд маань 5 шинэ үг орж ирсэн байна. За нэгдүгээрт нь jiao, jiao, jiao гэдэг гэж дууддаг гэсэн утгатай ханзай. 什么 хоёр дахь нь 什么 什么 юу гэсэн асуух үг байна. 什么 юу. Гуравдугаар 名字 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 нэр нэр гэсэн утгатай үг байна. Дөрөвдүгээр 我 би гэсэн утгатай үг байна. Дөрөвдүгээр Ли Юэ хүний нэр байна. Манай харилцан яриан донд олон давтагдах болохоор багш нь шинэ үгэндээ оруулсан байгаа. Ли Юэ хүний нэр. За бүгдээрээ одоо би гэдэг ханзаа мэддэг болчлоо. Өмнөх хичээл дээрээ чи гэдэг ханз мэдсэн, та гэдэг ханз мэдсэн, та нар гэдэг үгийг сурсан байгаа. Бүгдээрээ биеийн төлөөнийхөө үгнүүдийг баг багаар ингээд сураад явна. Бүгдийг цуглуулж агаад харилцан ярианда нэг доор оруулж болох байгаа учраас бүгднгийн сайн тогтоож аваарай. За шинэ үгээ олон байгаа болохоор багш нь дахиад нэг уншиж өгье. Нэгдүгээрт jiao, jiao, jiao гэдэг гэж дууддаг. Хоёрдугаарт 什么 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 юу гэсэн асуух үг. Гуравдугаар 名字 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 нэр. Дөрөвдүгээр 我 би. Тавдугаар 李月 хүний нэр байх нэ. За үргэлжлүүлээд хоёрдугаар харилцан яриагаа харъя. Харилцан яриа 2. A мөрийг харцгаая. 你是老师吗? Чи багш уу гэсэн асуулт байна. Багш нь одоо удаанаар уншиж үгэй. 你是老师吗? 你是老师吗? Чи багш уу? За би мөрийг харъя. 我不是老师. Ни гэдэг нь бас зарим тохиолдолд та гэсэн утгаар ордог байгаа. Гэхдээ бүгдээрээ чи гэж үздсэн болохоор багш нь чи гэснээр нь орчуулж бичсэн байгаа шүү. Би мөрийг харъя. 我不是老师. 我不是老师 таслал тавиад 我是学生. 我不是老师. 我是学生. Би багш биш ээ. Би бол оюутан гэсэн өгүүлбэр байна.
За харилцаа яриагаа дахиад нэг уншъя. 你是老师吗？我不是老师，我是学生。За шинэ үгээ харцгаая бүгдээрээ. Мгм. 是 бол гэсэн холбоос үг байна. 是 бол 老师багш гэсэн үг байна. ма тийм үү, ийм үү гэх уу гэсэн асуух сул үг байна. Асуух сул үг. 学生 сурагч. За харилцаа яриа 3 руугаа оръё бүгдээрээ. A мөрийг харцгаая. 你是中国人吗? За дуудлага нэг нэгээр нь 3-аараа заагаад багшаага дагаад уншаарай. 你是中国人吗? Чи хятад хүн үү гэж асууж байна. За би мөрлөө оръё. 我不是中国人. Таслал тавиад. 我是蒙古人. 我不是中国人. 我是蒙古人. Би хятад хүн биш ээ. Би бол монгол хүн гэсэн утгатай өгүүлбэр байна. За харилцаа яриагаа багш нь дахиад нэг уншиж өгье. 你是中国人吗? 我不是中国人，我是蒙古人. За энэ харилцаа ярианаас бүгдээрээ 3 шинэ үг үзэж байна. Нэгдүгээрх нь рен хүн гэсэн утгатай ханз байна. Түрүүчийн хаялга зорилгон дээр үтсэн ханз. рен Хоёрдугаар 中国 хятад улс. 中国 хятад улс. За гуравдугаар Монгол Монгол улс. За ийм 3 үгийг сурч авлаа. Бүгдээрээ төвтөртэй маш сайн тэмдэглэж авна. Зөв буруу бичлээ гэж юусоо санаа зовох хэрэггүй. Бас зөв уншлаа, буруу уншлаа, хүн шооллоо гэж юусоо санаа зовох хэрэггүйгээр багшигаа чанга тод дугаар дагаж хэлж уншаарай. За харилцаа ярианы хэсэг маань дуусаад араас нь дөрмийн хэсэг орж ирж байна. 语法 дүрм. За дүрм дээр маань юу орж ирж байна вэ гэвэл асуух төлөөний үг 什么. Түрүүн бид нэр үзсэн юу гэсэн утгатай үг тийм үү? 什么асуух төлөөний үг 什么. За энийг хэрэглээний талаар асуух төлөөний үг 什么энэ асуух өгүүлбэрт шууд тусагдсан гишүүн болох ба эсвэл араасаа нэр үг залгаж орвол хамтдаа тусагдсан гишүүн болдог байна. За нэгдүгээр жишээг харъя. Энэ юу гэсэн үг вэ гэх юм бол асуух төлөөний үг нь 什么гэдэг нь өгүүлбэрт тусагдсан гишүүний өгүүлбэрт тусч байгаа юуны тухай гэдэг гишүүн болж тэр нь тусагдсан гишүүн шүү дээ. Тэр тусагдсан гишүүн болж ордог ба эсвэл энэ 什么гэдэг ханзны араас орсон нэр үгтэйгээ нийлээд энэ хоёр тусагдсан гишүүний үүрэг гүйцэтгэдэг байх нэ. За нэгдүгээр жишээнээс харъя. 你叫什么名字? 你叫什么名字? Чиний нэрийг хэн гэдэг вэ? За энэ өгүүлбэрт 什么名字гэдэг үг нийлээд тусагдсан гишүүний үүрэг гүйцэтгэнэ гэсэн утгатай өгүүлбэр байна. За хоёрдугаар жишээ
这是什么？这是什么？这是什么？ Энэ юу вэ? За, энд бол араасаа нэр үг аваагүй учраас шөмө гэдэг үг маань дангаараа тусгалтын гишүүний үүрэг гүйцэтгэдэг байх нэ. За, 3-дугаарт. 这是什么书? 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 Энэ ямар ном бэ? гэсэн ийм 3 жишээ өгүүлбэр байна. Эндээс шама гэдэг асуух төлөөний үгийнхаа хэрэглээг нь бид нар харж болох нэ. За, 2-дугаар дүрм. Ши буюу бол гэсэн үгийн хэрэглээ гэж байна. Ши гэдэг үг нь өгүүлбэр тухайн хүн эсвэл зүйл юутай тэнцүү эсвэл хариалагдахыг илэрхийлэхэд хэрэглэгддэг. Үгүйсгсэн хэлбэр нь тийм гэсэн үгийн өмнө биш гэсэн дайвар үг залгана. Жишээ нь Ли Юэ Ши Лао Ши. Ли Юэ Ши Лао Ши. Ли Юэ бол багш. Эндээс Ли Юэ гэдэг хүн бол багш юм а гэдгийг ши гэдэг холбоос үг маань холбож өгч байгаа гэсэн үг. За, 2-дугаар мөрийг харъя. Wo. За, хаалтанд бүү буюу биш гэсэн ханзыг оруулсан байна. Wo shi Монгол人. Би бол Монгол хүн. Эсвэл wo不是монгол人. Би Монгол хүн биш гэсэн хоёр янзаар бичигдэж болно гэсэн үг. Үгүйсгсэн бол бүү гэдэг ханзууртай авна. Үгүйсгээгүй бол бүү гэдэг ханзыг хэрэглэхгүй байх нэ. За, 3-дугаар мөр. Wo不是老师. Би багш биш ээ гэсэн өгүүлбэр байна. За, хэрвээ би багш мөн гэж хэлэх юм бол wo shi lao shi гэж хэлэх нь байна. За, ши гэдэг ханзны хамгийн энгийн хэрэглээ бол ийм байх нэ. За, 3-дугаарт нь ма буюу асуух үгтэй өгүүлбэр гинэ. Ма асуух үгтэй өгүүлбэр. Ма гэдэг нь тийм үү, ийм үү гэсэн төгсгөлийн сул үг байх нь шүү дээ. Асуух сул үг буюу маань асуух өгүүлбэрийн өнгө аясыг илэрхийлнэ. Хүүрнэх өгүүлбэрийн төгсгөлд залгаж асуух өгүүлбэр бүтээнэ гэж байна. За, нэг хүүрнэх өгүүлбэр байлаа гэж бодоход ард нь ма залгаад асуултын тэмдэгтэй байх юм бол хүүрнэх өгүүлбэр маань асуух өгүүлбэр болон хувирч байна гэсэн үг. За, жишээ харъя. Эхний мөрийг Ни ши монгол人. Араас нь ма гэж байна. Хэрвээ хүүрнэх өгүүлбэр байх юм бол Ни ши монгол人гэд өгүүлбэр тусаа цэгээ тавьдаг тийм үү? Асуух өгүүлбэр бол Ни ши монгол人ма гэд асуух өгүүлбэр болон хувирч байна. За, 2-дугаар мөрийг харъя. 2-дугаар жишээ. Ни ши中国人ма. Хүүрнэх өгүүлбэр нь Ни ши中国人. За, асуух өгүүлбэр нь Ни ши中国人ма. За, 3-дугаар жишээ. Ни ши лао ши ма. Ни ши лао ши ма. За, энэ хүүрнэх өгүүлбэр байсан бол Ни ши лао ши гэд болсон тийм үү? Асуух өгүүлбэрээр Ни ши лао ши ма гэх хүүрнэх өгүүлбэрийн араас ма сул үгээ залгачих нь байна. За, эхний жишээ нь бол Ни ши монгол人ма гэж байна. Чи монгол хүн үү гэж асууж байна. 2-дугаар жишээ нь Ни ши中国人ма. Чи хятад хүн үү гэж асууж байна. 3-дугаарт нь Ни ши лао ши ма.
Чи багш уу гэж асууж. За, маа асуух сул өгнө. Асуух өгүүлбэрүүд нь ингэж бүтдэг байх нэ. За. Дасгал ажилланаа бүгдээрээ. Гэхдээ асуулт хариулт журмаар ажиллана. За, нэгдүгээр дасгал. Энэ багш нь жоохон жирээсэн олон жишээ бичсэн байгаа. Яг багшийнхаа хэлсний дагуу хуруугаараа заагаад яваарай. За. Нэгдүгээр жишээ дасгал. 你是你叫什么名字? 你叫什么名字? Чамайг хэн гэдэг вэ? За, хариултыг харъя. Хариулт гэсэн үгний урд байгаа хоёр ханз бол хуй даа гэсэн хариулт гэсэн утгатай хятад ханз байгаа шүү. Хариулт нь 我叫李月. Намайг Ли Юэ гэдгээ. За, би та нараас асууя л да. 你叫什么名字? Чамайг хэн гэдэг вэ? Тэнгүүд та нар хариулт нь 我叫гэд Ли Юэ гэдэг нэрний оронд өөрийнхөө нэрийг хэлэх нь шүү дээ, тийм үү? 我叫阿荣. За, ингээд ийм өөрийгөө танилцуулдаг жишээ өгүүлбэр маань дуусч байна. За, хоёрдугаарт нь 你是中国人吗? Чи хятад хүн үү гэсэн асуулт байна. За, хариулт нь хоёр янз байна. Үгүйсгсэн байна, үгүйсгээгүй байна. За, эхнийх нь харъя. 我是中国人. Би бол хятад хүн гэж хариулж болох нь. Эсвэл 我不是中国人. Би хятад хүн биш ээ гэж хариулдаг. За, гуравдугаар жишээ харъя бүгдээрээ. 你是蒙古人吗? Чи Монгол хүн үү? За, хариулт нь мөн адил үгүйсгсэн ба үгүйсгээгүй хоёр хувилбар байна. 我是蒙古人. Би бол Монгол хүн. Үгүйсгэсний уншия. 我不是蒙古人. Би бол Монгол хүн биш ээ. За, ийм хоёр хариулт байна. За, дөрөвдүгээр дасгал ажлыг харъя. За, та нар одоо асуултынхаа дагуу өөрснөө хариултаа хэлээд явж болох нь шүү дээ, тийм үү? 你是老师吗? Дөрөвдүгээр асуулт. 你是老师吗? Чи багш уу? Хариулт нь 我是老师. Тийм ээ, би багш байна гэж болно. Эсвэл 我不是老师. Би багш биш ээ. За, тавдугаарт. 你是学生吗? 学生гэдэг нэг шинэ үг орж ирж байна. Чи сурагч уу гэсэн шинэ үг. 你是学生吗? Чи сурагч уу? Хариулт нь 我是学生. Тийм ээ, би оюутан, би сурагч гэсэн үг. 我不是学生. Би сурагч биш ээ. Гэсэн бас хоёр төрлийн хариулт байж болох нэ. За, гэрийн даалгавар асуулт хариултаа сайн уншаад өөрийн болгоод хариулт өөрөө өөртөөгөө харилцан арай үүсгэж асуулт хариултаа давтаарай. За, бидний 3 дугаар хэсэг болох ханзны зурлагын хэсэг маань орж ирж байна. 汉字笔画. 汉字笔画. За, өнөөдөр бүгдээрээ хоёр зурлаг үзэх нэ. За, зурлагууд маань баг багаар хүндрээд явж байгааг анзаарч байгаа ах тийм үү? За, зурлагын нэрийг харъя. Нэгдүгээрх нь хэн зэ гоу. хэн зэ гоу. хэн зэ гоу буюу хүндлэн нуглан дэгээр. Хүндлэн нуглан дэгээр.
гэдэг зурлаг гарч ирж байна. За. Багш нь бичих дарааллын бичиж үзүүлээ. Эхлээд хөндлөн зурлагаа бичнэ. Хөндлөн зурлагаа бичлээ. Дараа нь чөө буюу нугалмаа бичиж. Чөө Даашаа нуглам явлаа. 3 дахь go буюу дэгэ. Go. За ингээд хөнжөө гэдэг зурлага маань ингэж бичигддэг байх нэ. За. Жишээ ханзыг харъя. Мен буюу үүд хаалга гэсэн утгатай ханз байна. За, бүгдээрээ энэ зурлагаа бичиж сурсан юм чинь мен гэдэг ханзыг бичиж үзье. Тэгээд босоо зурлага энэ доор бичиж байна багш. Босоо зурлагын дэргэд босоо зурлага. Энэ босоо зурсан байна. Дараа нь хажууд нь хөнжөө гэд мөн буюу хаалга гэсэн ханз маань гарч ирлээ. За, хоёр дахь жишээ ханзаа харъя. Юэ буюу сар гэсэн ханз маань байна. Юэ. За, сар гэсэн ханзыг бид нэр дээрээс ташуу зурагддаг хаялга зурлагнаас эхэлнэ. Хаялга явлаа. Хаялга бол яаж бичдгийг харж байна уу? Игц босоо биш. Ташуугаараа зурагддаг. Хаялга явлаа. Араас нь хөнжөө бичиж. хөнжөө бичлээ. Тэгээд голд нь эхнийхэн хөндлөн зурлагаа бичлээ. Дараагийн хөндлөн зурлагаа бичснээр юэ буюу сар гэдэг ханз маань гарч ирж байна. За, хоёрдугаар ханз. Хоёрдугаар зурлагыг харъя. Вөө го хифтэй дэгэ. За, багш нь хийж байгаа хөнжөө гэдэг дээр хөндлөн нуглам дэгэ гэдэг үгийг марцсан байх шүү. За, вөө го хифтэй дэгэ. За, хифтэй дэгийг бид нэр за энэ дэлгэцэн дээрээс харж байгаа ах тийм үү? Ийм хөндлөн биш. Ингээ жоохон дугуурсан маягтай ийм зурлаг зурх нэ. Гингута төгсгөлт нь нэг дэгээ татчихна. Вөө го хифтэй дэгээ гэдэг маань энэ зурлаг байх нэ. За, жишээ өгүүлбэрийг харъя. Сим буюу зүрх гэсэн ханз байна. Энээс бүгдээрээ эхлээд зүүн талынх нь туслыг зурна. Дараа нь вөө го зүүн талынхаа туслыг дөрүүлээ зурна. Дараа нь вөө го бичнэ. Дараа нь дээд талд нь туслаа зурна. Дараа нь баруун талынхаа туслыг зурснаар шин буюу зүрх гэдэг ханз маань гарч ирэх нэ. За, хоёрдугаарт нэм буюу та гэсэн утгатай ханз бид нэрээ хамгийн ихний хичээл дээр үзсэн та гэсэн ханз маань их хэцүү харагдаж байсан тийм үү? Тэгэхээр одоо бид нэр доотлих нь шин буюу зүрх гэдэг ханзыг бичиж сурцсан юм чинь дээдлэлт нь ни буюу чи гэдэг ханзыг бичснээр та гэдэг ханз үүсэж байна. Дээдлэлт нь бүгдээрээ эхлээд ни буюу чи гэсэн ханзаа бичлээ. Доод талд нь түрүүн бичсэн шин
буюу зүрх гэдэг ханзаа бичснээр нэн гэдэг ханз маань үүсэж байна. За нэг юм хэлэхэд нэг ханзыг яг ийм дөрвөлжин нүдэнд багтааж бичдэг байгаа. Олон зурлагтай ч дөрвөн нүдэнд тооны дэвтрийн дөрвөн нүдэнд гэсэн. Олон зурлагтай ч байсан энэ дөрвөн нүдэн дотроо цөөхөн зурлагтай ч байсан дөрвөн нүдэн дотроо бичнэ. Тэгэхээр олон зурлагтайгаа баг зэрэг жижигхэн шахуу бичиж өгөөд том зурлагтайгаа яг энэ төвийн сахиулаад голлуулаад бичнэ гэсэн. Түрүүнийх шиг энэ Е ман гэдэг шиг дээрээс доошоогоо ингээд нэлээд сунаасаа урт ханж авах юм бол энэ дээрээс хамгийн дээдлийн шугамнаас эхлээд ингээд зайг нийцлүүлээд төвөөр нь байрлуулж бичнэ гэсэн үг шүү. За өнөөдрийн хоёр зурлага маань хөнжөгөө буюу хөндлөн нуглам дэгээ. Хоёрдугаар вөгөө буюу хөвтэй дэгээ гэсэн хоёр зурлагыг үзлээ. За ханцны зурлагын дараалал. Зурлагын дараалал гэж нэг орж ирж байна. Энэчнээс юуг харж болох вэ гэхлээр сян хэн хөв шу буюу эхлээд хөндлөн дараа нь босоо зурлагын зурдаг байх нь. За жишээ нь энэ ши буюу 10 гэсэн ханзыг харж байна уу? Яг нэг юм нэмэх тэмдэг шиг байгаад хөндлөн зурлага орсон, босоо зурлага орсон. Энэчнээс эхлээд хөндлөн дараа нь босоо гэдэг нь юу гэсэн үг вэ гэхлээр чамд эхлээд аль зурлагын бичгийн зааж өгч байна. Ингээд яаж чамааг ингээ биччихдэг нь ахаа. Эхлээд хөндлөнгөө бичнэ гэж байна. Тэгэхээр бид нэр эхлээд хөндлөн зурлагаа бичлээ. Дараа нь босоо гэж байна. Тэгээд босоо зурлагаа бичснээр 10 гэдэг ханзны яг зөв дараалал гарч ирж байна гэсэн үг. За доотлих нь гун буюу ажил гэсэн ханз байна. Энд чинь бичих дарааллыг харъя бүгдээрээ эхлээд хамгийн дээдлийн богино хөндлөн зурлага, дараа нь босоо хөндлөн зурлага, дараа нь хэвтэй хөндлөн зурлагаа зурх юм байна. Тэгэхээр эхлээд дээдлийн богино хөндлөн зурлагаа зурлаа, дараа нь босоо зурлаа, дараа хөндлөн зурлагаа зурлаа. Ингээд гүн буюу ажил гэсэн ханз гарч ирэх юм. Бүх ханзнууд өөрийн гэсэн зурлагууд бичих дараалтай байгаа. Тэр дарааллыг бид нэр одоо яг энэ хүснэгтэн дээрээс харж байгаа гэсэн. Хөндлөн болон босоо зурлагууд орсон байх юм бол эхлээд хөндлөнгийн бичээд дараа нь босоог нь бичдэг байна. За дараачих нь сян пие хоу на. Энэ юу гэсэн үг вэ? Эхлээд хаялгаа, дараа нь цацалгаа гэж байна. За бид нэр сая үзсэн энэ жишээн дээр ба 8 гэсэн ханз байна. Хаялга, цацлага гэсэн зурлага байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхлээд хаялгаа бичих нэ. Дараа нь цацалгаа бичих нэ. Зүүнээс баруун, дээрээс доошоо гэсэн дараалтайгаар бичдэг. За, рэн гэсэн ханз маань яг адилхан. Ба нь бол орой хоёр хэсгийг нийлүүлээгүй бол рэн маань ингээд нийлүүлсэн байх нь тийм үү? За, ханз үчихэд учир бий гэдэг чинь энэ байх нь шүү дээ. За, өнөөдрийн хичээл маань энэ хүрээд өндөрлөж байна. Нар мандсан л бол чамд дахин нэг боломж байна л гэсэн үг гэдэг сайхан үгээр өнөөдрийнхээ хичээлийг дуусгаж байна. Багш нь энэ доор ахаад нэг энэ дэхтэй арай урт линк байна. Чадвал шивээд чадахгүй бол энэ улаанаар тодруулсан байгаа нийдэ даан гэсэн lyrics with pinyin гэсэн байгаа. Энэ үгнүүдийн шивж оруулаад нөгөө сабтайтл нь дуудлагаараа галгаараа гарч ирдэг шин дууг сураарай. За баяр та. Дараагийн хичээлээр уулзъя.